Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. За өнөөдрийн гэрийн даалгаврын 1-р бодлогыг нь бодъё. За бид нар x квадратыг ямар нэг үсгээр тэмдэглэе. X квадратыг a гээ. Тэгвэл x-ийн 4 зэрэг гэдэг чинь a-гийн квадрат болно. За эндээс x-ийн 4 зэрэг a-гийн квадрат болсон хасах нь 8 a хасах нь 9 гэд бидний мэддэг квадрат тэгшгэлж хэлсэн байгаа. За тэнцүү коэффициентүүдийг бичиж a тэнцүү 1. Энэ a биш, энэ a квадратын өмнөх коэффициент нь 1 гэсэн үг. За b тэнцүү хасах 8. c тэнцүү сул гишүүн нь хасах 9. За дискриминантыг нь олох томьёог нь бичиж b квадрат хасах нь 4 c буюу эндээс хасах 8-ийн квадрат хасах нь 4 үлжих нь 1 үлжих нь хасах 9. За эндээс 64. За 2 хасахтайг үлжүүлж байгаа учраас нэмэх 36 болоод дискриминант 100 гарах юм байна. За шидийг олох томьёо чинь A1 A2 гэсэн шидийг олох томьёо хасах B нэмэх хасах язгуулбал дискриминант хуваах нь 2A байсан тийм. За хасах B-гийн үлд хасах 8 гэхэл шин тэмдэг солигдоод нэмэх 8 болно. Нэмэх хасах язгуулбал язгуулбал 100 гэж бичнэ. Хуваах нь 2-ыг A гэдэг чинь 1 гэсэн үг тийм. За одоо шийдвэрийг салгаж бичье. A1 тэнцүү 8 нэмэх нь язгуулбал 100-аас 10 гарна. Хуваах нь 2-ыг 1-ээр үлжүүлвэл 2 эндээс 9 байна. За хоёр дахь шийд нь 8 хасах нь 10 хуваах нь 2 гэж бичгдэн эндээс хасах 1 гэж гарна тий. За бид нарт одоо x квадрат тэнцүү a учраас энэ хоёр шийдийг энэ тэгшгэлд орлуулна. Эндээс x квадрат тэнцүү 9 эсвэл x квадрат тэнцүү хасах 1 гэсэн үг. За бид нар x квадрат тэнцүү 9-ийг бодох юм бол эндээс ямар тооны квадрат 9 бэ гэвэл нэмэх хасах 3-ын квадрат тий. За x квадрат тэнцүү хасах 1 ямар тооны квадрат хасах тоо гарах вэ гэвэл ямар ч тооны квадрат хасах тоо гарах учраас энэ тэгштгэл маань шийдвэр. Тиймээс бидний тэгштгэлийн шийд маань x1 тэнцүү нэмэх 3 x2 нь хасах 3 гэсэн 2 шийдтэй байна. За дараагийн бодлого. За 7 дугаар бодлого. За бид нар энэ хоёр халтыг задлаад бодсноос аль болох хялбар аргыг нь олох хэрэгтэй. За хялбар аргаар бодохын тулд бид нар энэ x квадрат хасах 2x энд ч гэсэн x квадрат хасах 2x гэсэн хоёулаа ижил ухамсарчтай зүйл байна тий. Энэ тэгвэл энэ хоёрыг орлуулах аргаар бодъё. X квадрат хасах 2x-ийг би a гээ. За тэгвэл энэ боцоо орлуулах юм бол a хасах 3 a хасах 8 тэнцүү 14. За энэ халтыг задлая. За өмнөх халтан доторх байгаа гишүүн тус бүрийг дараагийн халтан доторх гишүүн тус бүрээр нь өржүүлнэ. За a-г a-гаар өржүүлвэл a квадрат гарна. a-г хасах 8-аар үлжүүл хасах 8a. За яг үнэтэй адилхан хасах 3a нэмэх нь 24 болно тийм. За энэ нэмэх 14-ийг зүүн талд нь гаргах юм бол хасах 14 болоод нэг талд нь тэг үлднэ. За энэ эмхтгий a квадрат хасах нь 11a нэмэх нь 10 гэд бидний мэддэг квадрат тэгшгэлж хэлсэн байгаа. За хасах 11a яаж гарсан бэ гэвэл энэ доор зулсан байгаа. За одоо эндээс бид нар коэффициентүүдийг нь бичье. a тэнцүү энэ a квадратын өмнөх тоо 1, b тэнцүү a-гийн өмнөх тоо хасах 11, сул гишүүн нь 10 гэсэн үг. За дискриминантыг нь бичье. Хасах 11-ийн квадрат хасах нь 4 үлжих нь 1 үлжих нь 10 эндээс 121-ээс дөөдчийг хас гэсэн үг эндээс 81 гэж гарах юм байна тий. За A1 A2 гэсэн шийдийг олох томьёосоор 11 нэмэх хасах язгуулбал 81 хуваах нь 2 гарна. За энийг салгаж бичье. A1 гэдэг чинь 11 нэмэх нь 81-ээс язгуулбал 81-ээс 9 гарна хуваах нь 2 буюу 10 гэж гарна тий. За A2 маань 11-ээс 9-ийг хасаад 2 дахь хуваахаар чинь 1 гэж гарна. За одоо бид нар энд A1 A2 олсон хоёр шийдийг
Энэ x квадрат хасах 2x тэнцүү а гэсэн энэ тэгшгэлд орлуулна. За орлуулъя. X квадрат хасах 2x а-гийн оронд r байна. X квадрат хасах 2x тэнцүү а2 гэдэг чинь 2 дахь нь 1 байсан тий. За тэгвэл бид нар ихний тэгшгэлийг бодё. Ихний тэгшгэл чинь x квадрат хасах 2x нэмэх ар нааш ирээд хасгаар болон тэнцүү тэг. За эндээс дискриминантыг нь шууд олъё. Хас 2-ын квадрат 4 хасах нь гэхээс энэ хасах дотоо үйлжүүлээд нэмэх 40 болно тий. 4-ийг 10-аар үйлжүүлвэл. За 40 эндээс 44 гэж гарна. За x1 x2 нь 2 нэмэх хасах язгуулдаар 44 хувахан 2 гэсэн үг. Эндээс би чи 2 нэмэх хасах 44 гэдэг чинь 4 үлжих нь 11 гэсэн үг. Хувахан 2. Эндээс 2 нэмэх хасах 4-өөс 2 гараад язгуулдаар 11 үлдэн тий. За одоо эндээс хураагдаад 1 нэмэх хасах язгуулдаар 11 гэсэн тоолдох юм байна. За дараагийн бодлого маань энэ тэгшгэлийг бодно бид нэр. За x квадрат хасах 2x хасах 1 тэнцүү тэг болно. Энэ ногооноор арай харагдахгүй тийм. За энэ өнгөөр гэж. За энэ ногоон өнгө арай харагдахгүй тийм учраас ягаан өнгөөр бичиж x квадрат хасах 2x хасах 1 тэнцүү тэг. За дискриминант маань 2-ын квадрат 4 нэмэх нь яагаад гэвэл энэ хасах доодоо үйлжүүлж байгаа учраас нэмэх 4 тэнцүү 8 гэж гарна. За x 1 ба 2 дахь шидийг олсон одоо 3 ба 4 гэж тэмдэглэе. 2 нэмэх хасах язгуулдаар 8 хувахан 2 тэнцүү 2 нэмэх хасах 8 гэдэг чинь 4 үлжихэн 2 учраас энэ 4-өөс одоо бид нар 2 гэж гаргая. За энийг ийшээ гаргачихлаа мэдэн. За 2 нэмэх хасах 2 язгуулдаар 2 хувахан 2. Эндээс 1 нэмэх хасах язгуулдаар 2 гэсэн 2 4 шид гарах юм байна. За бидний энэ тэгшгэлийн 4 шид байгаа x1 x2 нь юм байна. 3 4 дэх шид нь энд байна. За ингээд 7 дахь бодлого бодогдов. За дараагийн бодлого. За алдснаар тэгшгэл байсан. За эхлээд энэ x квадрат хасах 25-ыг хөлжигдэх болгон задлаа. X нэмэх нь 4 хуваах нь x нэмэх нь 5 нэмэх нь 26 хуваах нь x хасах 5 x нэмэх 5 гэж хөлжигдэх болгон задлах юм байна. Яг гэвэл квадратуудын ялгарын том юу ясаал тийм. За хасах нь 1 хуваах нь энэ хоёрын байрыг солио. X хасах нь 5 гэж байраа солих юм бол энэ урд байгаа энэ тэмдэг нь эсрэгээрээ солигдно. За энэ тэнцвүүдийг за ижил хувайлтаа болгоё. Ижил хувайлтаа болгоё. Энэ x нэмэх нь 5 байгаа учраас энд x хасах нь 5-аар өгнө. Энд x нэмэх нь 5-аар өгнө. За одоо эндээс цааш модыг x нэмэх нь 4 x хасах нь 5 хуваах нь x нэмэх нь 5 x хасах нь 5 тийм. За нэмэх нь 26 хуваах нь x хасах нь 5 x нэмэх нь 5 нэмэх нь x нэмэх нь 5 гэж бичгэн x хасах нь 5 x нэмэх нь 5. За бүгдээрээ ижил хувайлтаа болсон учраас хөл дөөрүүдийг нь нэмж хасч болно. За эхний халтыг шууд задлая. X-ийн квадрат хасах нь 5x нэмэх нь 4x хасах нь 20 нэмэх нь 26 нэмэх нь x нэмэх нь 5 хуваах нь x хасах 5 x нэмэх 5 энэ x шүү. За тэнцвүүдийг за x эмхтгий x квадрат энэ хасах 5x нэмэх 4x нэмэх x эднэр устдах юм байна. За одоо эндээс
хасах хоол нэмэх 26 нэмэх нь 5 гэлсэн. Нэмэх нь 11 гэж гарах юм байна. Хуваах нь x хасах 5 x нэмэх 5 тэнцүү тэг. За эндээс тодорхойлогдсон мужик нь болыг. Тодорхойлогдсон мужик гэдэг чинь хуваар нь тэгээс ялгаатай байх утгыг олно. X хасах нь 5-ыг тэгээс ялгаатай гэж аавна. X нэмэх нь 5-ыг бас тэгээс ялгаатай гэж аавна. За эндээс X нэмэх 5-аас ялгаатай. X чинь хасах 5-аас бас ялгаатай гэж аавна. За энэ тодорхойлогдсон мужик. За x квадрат энэ дээр бичиж x квадрат нэмэх нь 11 тэнцүүтэйг текстгэлийг тэгтээ тэнцүүлж болно. Эндээс x квадрат тэнцүү хасах 11 буюу ямар нэг тооны квадрат хас сөрөгтэй гарахгүй учраас текстгэл маань шийдвэ гэж гарах юм байна. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.